иргэдээ үнийн өсөлтөд чөлөөлөе гэдэг бодлого бол чөлөө зах зээлийг өрсөлдөө. Бид нар захиргааны аргаар маш олон арга хэмжээнүүдийг авч ирсэн. Захиргааны аргаар аваад нэмэр болдгоо гэдгийг олон жил татаас өгж явсны үр дүнд үнэтэй нүр тул. Жишээ нь ингээ экспорт хийж байна. За импортоор бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Төлбөрийн тэнцэл алдагдaltaй байна гэдэг бол өөрөө энэ юунд нөлөөлдөг вэ гэхээр энэ төгрөгийн ханш сулардаг. Тэгээ инфляц өөрөгддөг. Инфляц өөрөгдөг гэхээр ард түмний нууран дээр шууд ачаанд дарамт болоод ирчдэг. Тэгэхээр цалин хэдээр нэмээд ч талхны үн дахиад 3 дахин өсчвөл энд ямар ч өөрчлөлт байхгүй. Энэ иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалах төгрөгийн ханшийг одоо хэлбэлцлийг барихад бол ерөөсөө л импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага үүсэж байгаа шүү дээ. Аялал жуулчлал дээр боловсрал дээр эрүүл мэндийн дээр тэгжиж ханшаа барь. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт. Ерөөсөө гадаад зээллэг, гадаадын хөрөнгө оруулалт энэ экспорт, импортын алдагдлыг бууруулах асуудал нь өөрөө энэ ханшийн хэлбэлцэл иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалдаг бодлого байна.